сайн мэцэн. За би энэ бичлэгийг бүр оруулмаар санагдаад байсан. Заавал үзэхгүйгээр энийг сонсоод явал илүү болно гэж бодчих. Үхрийн ардны хүмүүс маань үзвэл илүү давхрамжтай. Үхрийн ардныхаа анхаарлаа хандуулаарай. 2026 оны үхрийн ардныханд юу болоод томоохон өөрчлөлтийн жил байх болно. Вау. Ноо хүрэн бол алтлаг шарын биш гэдэг алах юм байна. За сайн мэцэн. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгийг Үхрийн ардны хүмүүс маань үзвэл илүү давхрамжтай. За учир нь гэвэл би өөрөө үхрийн ард тэгээ 2026 оны төлөв байдал ер нь 2026 онд үхрийн ардныханд хэрхэн өнгөрөх талаарх урьдчилсан мэдээлэл байдаг. За тэгээд мөн өөрөө бас жаахан судалгаа хийсний үндсэндээ ажил карьерт нь ямар өсөлт дэвшил гарах талаар хамтдаа уншиж танилцъя. За тэгэхээр үхрийн ардныхаа анхаарлаа хандуулаарай. Таны хайртай дотны хүмүүс чинь үхрийн ардныханд байгаа бол энэ бичлэг илүү давхрамжтай гэсэн үг. За тэгээд эхэлцгээе. За та нар ер нь энэ зурхай астрологийн зүйлд одоо хэрхэн итгэдэг вэ? За миний удаад ер нь итгэдэг. Тэгээд сар болгон өөрийнхөө ордны зурхайг уншдаг, өдөр болгоны зурхайг уншдаг. Тэгээд хүн болгон угаасаа өөрийнхөө зурхайгаа дагцсан байдаг ба үүнтэй холбоотойгоор бүх мэдээллүүдийг ер нь авдаг. Энэ бол би тийм итгэдэг төрлийн хүн. Өнөөдөр одоо ийм зүйл болсон ч болоогүй ч бай. Нэг иймэрхүү зөвнөгдсөн байгаа юм байна. Өнөөдөр нэг иймэрхүү юмдаа жоохон анхаарч үл зүгээр юм байна гэдэг зүйлийг байнгын уншиж танилцж байдаг. За тэгээд хамтдаа 2026 оны төлөв байдлаа уншицгаая. За би ер нь Монгол болон гадаад сайтаас бас нэлээд мэдээллүүд харсан. За тэгээд Facebook, Instagram дээр бас орцсон байдаг тэр мэдээллүүдийг харсан байгаа. За одоо ерөнхий байдалтай танилцъя. 2026 он үхрийнхний хувьд томоохон өөрчлөлтийн жил байх болно. Вау. Од ирэхээс таны өсөлт хөгжил, шинжилэл, элбэг дэлбэг байдалд хүргэх боломжуудыг бэлдэн зэрэгцэн байрлажээ. Карьер, гэр бүл, хайр дурлал, эрүүл мэнд, хувь хүний хөгжилгээд амьдралын танд бүхий л талбарт томоохон өөрчлөлт мэдрэгдэх болно. За би ч гэсэн ер нь танилцаж одоо уншиж байгаа учраас бас ингээд давхар уншингаа та нар бас ингээд сонсоод аваарай гэсэндээ энэ бичлэгийг хийж байгаа шүү. За 2026 онд хичээвэл бүх боломж нээгдэнэ. За 2026 он үхэр жилтнүүдийн хувьд дэвчээр тууштай хичээл зүтгэлийг шагнах жил байна. Энэ жил тууштай алхам хийж чадвал ажил, төсөөл, орлого, нэр хүнд бүх талын боломжууд хаажмаар нээгдэнэ. Аль хэдийн төлөвлөсөн зорилготой үнэнч бай, яаралгүй зөв дараалалаар явбал үр дүн хурдан мэдрэгдэж амжилт баталгаатай болно. Зөв түнш, зөв хамтрагчтай бол 2026 он чиний хувьд том өсөлтийн жил болж хувирна. Төргөн үр дүн бөөнөх тууштай байж бодиттой зөв алхам хий. Энэ жил тавьсан зөв суурь дараагийн жилүүдийн амжилтын үндэс болно. За ийм зурхаа байна. За энэ бол бас маш гоё юм байна шүү. За дараагийнх нь 2026 он үхэр ордны шинжилэл ил тод өсөлтийн жил. Хөгжил, баяр хөөр, өөрчлөлтийн мөчлөг эхэлнэ. Хуучин дүр төрхөө тайлж, шинэ орчин, шинэ эхлэл, шинэ шатанд орно. Амьдралтай илүү гэрэлтэй, итгэлтэй холбогдох жил юм гэсэн байна. Хайр дурлалын хувьд ямар хөө байна харъя. Энэ жил та өөртөө итгэлтэй, оюун санааны хувьд доктортой байж зөв хүмүүс болон боломжуудыг амьдралдаа татна. 2026 онд хайр дурлалын тал дээр одтой байхын гол шийдэл нь нээлттэй харилцаа холбоо. Санаа бодол, сэтгэлээ хуваалцах явдал. Хэрвээ та ганц бий бол оны 6 дугаар сараас хойш шинэ харилцаа эхлүүлэхэд яг тохирсон үе. Оны ихэнх үеэр нөхцөл байдал жаахан ойлгомжгүй бүрхэг болгоомжлоор дүүрэн байж мэднэ. Харин оны сүүл хагаст таны дур булаан байдал эерэг инээрэг бусдыг өртөд татна. За хостой хүмүүсүүдийн хувьд үхрийнхний хувьд харилцаа холбоогоо илүү гүнзгийрүүлэх үнэтэй боломжээр нь оны эхний улиралд багахан үйл ойлголцол гарч мэдэрч нээлттэй байдал нэгдсэн зорилгын ачаар давж туулна. Илүү ойлголцол халамжаар дамжуулан дотн харилцаагаа бэхжүүлэх нь энэ жилийн гол төвлөрөл байх болно гэсэн байна. За мөнгө санхүүгийн хувьд 2026 онд таны санхүү тэнцвэртэй байж орлого нэмэгдүүлэх шинэ боломжууд гарч ирнэ. Гэвч мөнгө санхүүтэй хэтэрхий болгоомжлсон айсан байдлаар хандах хэрэггүй. Мөнгө санхүүгээ та кайфтайгаар удирдах уян хатан байж чадвал энэ онд та санхүүгийн боломжуудаа толтол ашиглаж чадна. Гэхдээ гинтийн зардлууд гарах магадлал тул сайтар төлөвлөж хадгаламж үүсгэсний дараагаар альва шинэ боломж зоригтой алхмаа хийгээрэй. Дараагийн мэдээллийг харъя. За үхрийн ордныхны хувьд ер нь төвчээрийн он, шийдэмгийн хөгжлийн жил, итгэл ба бат бөх суур гэж бас энэ жилийг бол нэрлэж байгаа юм байна. За дахиад бас өөр сайтын ерөнхий төлөвийн танилцъя.
2026 он бол үхрийн ордныхны хувьд доктортой байдал дотоод хүчээ баттгах жил байх болно. Та амьдралынхаа ямар ч салбарт суурьтай урт хугацаанд үр шимээ өгөх алхмуудыг хийхэд төвлөрөх болно. Өмнөх жилүүдэд хоримтлагдсан туршлага мэдлэгийн ашиглан бодит үр дүнд хүрэх боломж танд нээлттэй. Энэ жил таны дэвчээр хичээл зүтгэл бусдад үлгэр жишээ болохоос гадна өөрсдөө нь итгэл амжилт авчирна. Та дотоод дуу хоолойгоо дагаж альваад эргэлзэлгүйгээр алхахад орчлон таныг дэмжих болно гэсэн байна. За ажил карьерийн хувьд та аажим гэхдээ бат бөх алхмуудыг хийж бусдын санааг дагуулж чадна. Шин төсөөл санаачлага таны ур чадвар дэвчээрийг шалгагч энэ сорилт нь таныг урт хугацааны амжилт руу түлхэх болно. Энэ жил хийсэн нэг ухаалаг алхам танд олон жилийн татвартай байдлын суурь болно. За санхүүгийн хувьд өсөлт доктортой байдлыг авчирна. Мөнгө таны хөдөлмөр зөв төлөвлөлт шийдэмгий байдлын үр дүнгээр орж ирнэ. Та хөрөнгө оруулалтаа ухаалаг зарцуулалтаа бодлоготой байж чадвал санхүүгийн бат бөх суурийг бий болгоно. Энэ жил олсон мөнгө таны амьдрал зөвхөн хэрэглээ бус өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. За одоо хайр дурлал. Хайр дурлалын хувьд бат бөх үнэнч харилцааг дэмжинэ. Ганц бие үхэр бол тайван ойлгомжтой харилцаа урт хугацааны итгэлцэл бүхий учралд орж магадaltaй. Хостой үхрийн хувьд харилцаа илүү бат бөх болж хамтын ирээдүйн талаар бодох хамт хөгжих цаг юмнэ. Та харилцаанд дэвчээр итгэл ухаалаг алхам гарвал хайр таныг илүү хүчрэхэд болгоно. За эрүүл мэнд бас маш чухал шүү. Бат бөх ирч хүчийг өгнө. Та өдөр тутмын амьдралд ажил хоббигоо тэнцвэржүүлж бие сэтгэлийн дохиог анхаарах нь чухал. Спорт, гүүх, халахах зэрэг идэвхтэй хөдөлгөөн таныг байгалийн жамаар ирч хүчээр цэмгэлнэ гэсэн байна. За үхрийн ордныг ивэх өнгө бол ногоон, хүрэн бор, алтлаг шар юм бэ шүү энэ жил. За эдгээр өнгө таны дотоод хүч доктортой байдлыг дэмжиж орчлонгийн дэмжлэгийг мэдрүүлэх болно. Хувцас, эд зүйлс, ажлын орчиндөө эдгээр өнгөийг шингээвэл таны нөлөө аз хямар нэмэгдэх юм байна. За энэ жилийн амьдралын гол урай. За урайтайгаа танилцъя. Би төвчээрээ даган бат бөх алхам хийх болно. 2026 онд та альваг тууштай ухаалаг байдлаар хийж өөрийнхөө амьдралын суурийг баттгах боломжтой. Та зоригтой төвчээртэй алхам хийж амжилт, итгэл, азыг өөртөө татна. Энэ жил бол үхрийн ордныхны хувьд хүчтэйгээр урт хугацааны амжилтын замыг засах он юм гинэ. За үнэхээр гоё зурхаа байна. За энэ бас илүү сонирхолтой анализ байх шиг байсан. Бас дахин нэг сайтаас харсан. 5 дахын хувьд чи өөрийн орон зай амар тайван амьдралын төгс болгож чадна. Тайван аз жаргал гэдгийг энэ жил бүрэн мэдэрнэ. Яг за би энэ бүр амар хүсэж байна. Энэ жил миний гол зорилго юм. Тийм сэтгэлийн амар амгалан ер нь маш тайван жил байгаасаа гэж хүсэж байгаа. За мөнгө санхүүгийн хувьд орлого тогтвортой өснө ухаалаг шийдвэр зөв цаг мөч чамайг санхүүгийн хувьд тайван болгоно. За тэрвэрлт инхрийлэл нь жилийн турш гэсэн байна. Романтик харилцаа байгаагүйч дулаан мэдрэмж, хайр халамж амьдрал чинь хангалттай. За хуурамч зүйл тэг хөв гэсэн байна. Чи хэнийг амьдралдаа оруулах, хэнийг үтгэхээ маш сайн мэддэг болно. Жинхэнэ хүмүүс л үлдэнэ. За магтаалыг бол өдөр бүр авна. Гадаа төрөх зан чанар хийж буй бүх зүйл чинь үнэлэгдэнэ. Чи өөрөө ч үүнд тасна гинэ. За харилцааны хувьд бол байхгүй. Гэхдээ ганцаардал биш эрх чөлөө. Чи өөртөө бүрэн төвлөрнө. За цаг дэмий өрөх нь тэг хувьтай. Чи үгүй гэж хэл сурна. Тиймээс чиний цаг зөв газартаа зарцуулагдана. Энэ бас маш гоё юм. Шинэ ур чадварын хувьд тоогчгүй гинэ. Чи аль хэдийн хангалттай илүү хөөх шаардлагагүй жил муу зуршлуудын хувьд 2025 онд үлдсэн юм байна. За чи тэднийг эргэж харахчгүй амьдралч чинь илүү цэвэр хэлбэр болно. За ингээд маш олон сайтуудаас ингээд мэдээлэл болон 2026 оны төлөв байдлаа мэдэж авлаа. За тэгээд мөн өөрийн дүгнэлтээ гаргая. За миний хувьд ер нь яг энэ жилийн төлөвлөгөө зорилготой маш нийцэж байна. Миний хувьд яаралгүйгээр урт хугацааны тууштай, сахилга баттай алхмыг хий гэж өөртөө зорьсон байгаа. Мөн хамгийн гол нь тайвнаар, сэтгэлийн амар амгалангаар одоо бүх зүйлийг хийвэл илүү болох юм шиг надад санагдсан. Бүх зүйлд ингээд яаж хандах юм бол тэр зүйл чинь бас үр дүн нь одоо муу байх талтай гэж үзүүлчихээс би энэ жил тууштай байдал, сахилга баттай байдлыг бол илүү суралцсан гэж бодож байгаа. Амьдралын хэм маягаа хүртэл ер нь өөрчлөлт хийх бас зорж байгаа. Амьдралдаа бас шинэ илүү гоё зүйлүүдийг өөртөө эрүүл байх тийм зүйлүүдийг оруулж ирнэ гэж бодож байгаа. За тэгээ ер нь аль энэ жилд үнэхээр сайхан жил байх юм байна. Саяны зурхаануудыг уншаад байх нь ер нь өсөлт хөгжил, доктортой, урт хугацаа, гол нь бас өөрөөсөө шалтгааллах зүйл нэлээд байна тийм ээ. Бид нэр өөрсдөө тууштай, хичээнгүй байж чадах юм бол бусдад үнэлэгдэн. За үнэлэгдэхийн хэрээрээ амжилт дагуулна. Санхүү, мөнгө, орлого, ажлын хувьд ч гэсэн илүү доктортой, урт хугацаанд байна гэсэн байна. За сүүлийн дүгнэлтээ хийхэд 2026 он үхрийн ордныхны хувьд дэсвэр төвчээр сахилга бат хамгийн их үр дүн өгөх жил байх юм шиг санагдчихэ. Та хөдөлмөрлөж байгаа бол үр дүнгээ мэдэрх нэ. За тэгээ амьдралдаа нэг гоё тууштай, сахилга баттай зан
байдлыг оруулаад ирвэл илүү цомжтой юм байна гэж харж байна. Амархан зүйл хүлээвэл мэдээж хэцүү санагдана. Харин өдөр бүр жижиг алхам хийж өөрийгөө улам сайжруулснаар өөрийгөө маш сайнаар өгөх болно. Энэ 2026 он бид нар болоод үнэхээр алах юм байна. Тэгэхээр үхрийн орныхны хувьд бол тайван байж болох нэ. За би энэ бичлэгийг бүр оруулмаар санагдаад байсан. Бичлэг бас нэг оройтхгүй ах гэж бодож байна. Яагаад гэвэл хүмүүс яг 1 сар болонгууд шинэ он гарахтаа зэрэгцээд яг 1 сард яг энэ жилийнхаа төлөвлөгөө, зорилгыг илүү болдог сар. Тийм учраас 12 сар төлөвлөх бус 1 сард илүү төлөвлөгөө сайн гарч ирдэг учраас би энэ бичлэг яг 1 сард багтаж оруулахыг бол маш их хичээсэн. Тэгээд одоо амжиж орчих юм шиг байна. За тэгээд 2026 онд бэлэн мэдтэй одоо 6-аагаа уншчлаа. Анхаарах зүйлс ер нь энэ жилийн төлөв байдлаа бүгдийг сайхан сонсчлаа. Заавал үзэхгүйгээр энийг сонсоод явал илүү болно гэж бодож байна. За тэгээд миний бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Үхрийн ортны хондоо амжилт хүсье.